Хүүхэд өсвөр насныхны дунд хамгийн түгээмэл гэдэг асуудлуудын нэг бол дээрлэхэлт гадуурхалт гэдэг. За энэ нь зөвхөн бие махбодод халдах төдийгүй үг хэлээр доромжлох, нэр хоч өгөх, гадаад үзмжээр нь шүүмжлэх, цаашлаа цахим орчинд сүрдүүлэх, бичлэг тараах, хүүхдийн таагүй бичлэгийг бусдад тараах ч юм уу сүрдүүлэх ийм байдлаар бол тухайн хүүхдэд сэтгэл зүйн асуудлууд айдас түгшүүр үүсгэх юм эрсдэлтэй байдаг. За энэ нэг хэлбэрийн хүчирхийллийн хэлбэр байдаг учраас хүүхэд өсвөр насных энэ нэгэнд таагүй үг хэлж байгаа бол та тэр хүний оронд өөрийгөө тавьд үзэх хэрэгтэй. Та тэр нөхцөл байдалд юу мэдэрхсэн бол танд ямар ах байсан бол. Тэгэхээр бусдаа илүү ээлдэг, зөөлөн, найрсаг хандах нь маш чухал агаад. Дээрлэхэлт үйлдэж байгаа хүүхдүүд нь дийлэгтээ төрөмгийн зан авиртай хүүхдүүд байгаа гэдэг. Хүүхэд ерөөсөө түгээмэл 3 орчноос л суралцж идэг. 3 орчинд байгаад байдаг. Тэр бол нэгт гэр бүлийн орчин, сургууль цэцэрлэгийн орчин, ийм 3 орчин байгаад байдаг. Тэгэхээр энэ орчинд ямар харилцаа хандлах хүүхэд насанд хүрэгчдээс үлгэр дуурайлалт болгож авч ийн яг тэр харилцааны арга хэлбэрээр бусдад харилцах нь айгүй түгээмэл байдаг. Тэгэхээр тухайн хүүхэд өөрөө хүчирхийлэлд өртдөг эсвэл хүчирхийлэлтэй орчинд байгаа учраас энэ сөрөг зан үлийг цаашлаад өөр сургуулийн орчинд бусдад гаргах ийм байдлууд бол түгээмэл ажиглагддаг. Дээрлэлтэнд өртөж байгаа хүүхдүүдийн зан төлөвийн үед хараад үзэхээр өөрийгөө илэрхийлэх чадвар сул дорой өөртөө итгэлгүй байдлын бусад хүүхдүүд энэ дээр нь илүү дээрлэхэлт үйлдэх нь илүү түгээмэл аваад байдаг. Тэгэхээр яах хэрэгтэй юм гэхээр энэ хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулах гэр бүлийнхаас дэмжлэг үзүүлэх нь айгүй чухал аваад байдаг. Өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж чаддаг, өөртөө итгэлтэй байж чадвал дээрлэхэлт гадуурхалтаас бас өөрийгөө аварч чадахын гол ур чадваруудын нэг байгаад байдаг.